Сонирхолтой англи хэл өнөөдрийнхөө дугаараар хоёр одоо товчилсон үгний утга учирыг одоо багш нь хэлж өгье. Тэгэхээр товчилсон үг болгон одоо abbreviation гэдэг одоо өөр ингэсэн утгатай байдаг. Жишээ нь одоо Nylon гэдэг үг байгаа. Nylon гэж. За энэ үг бол одоо New York, London гэдэг New York, London гэдэг хоёр хотын одоо нэрний товчилбор байх нь шүү дээ. Яагаад ийм нэр авсан юм бэ гэхээр энэ чинь Nylon гэдэг чинь эдийн нэр. Оросоор бол неолон, монголоор бол бид нар бас нийлэгд, копронч гэж яриад байдаг тийм ээ. За тэгэхээр энэ яагаад ийм нэр авсан юм бэ гэхээр энэ нийлэгд бол одоо эрдэмтдийн шинжлэх ухааны аргаар гаргаж авсан эд байгаа. За тэгээд шинээр гаргасан эдтэй материалда тийм ээ нэр өгөхдөө өөрсдийнхөө төрлөх хотуудын нэрээр товчилбор болгож нэр өгсөн байх нь шүү дээ. Харин Nokia гэдэг маань та нар мэдж байгаа бас Kia Motors гэдэг компани байсан. За тэрэнд ажиллаж исэн залуу халагдаад тийм үү? Тэгээ халагдсандаа дургуун хүрээд эсэргүүцлээ илэрхийлээд дараа нь одоо ингээд мундаг гар утас зохион бүтээгээд тэрэндээ нэр өгөхдөө өөрийнхөө эсэргүүцлийг илэрхийлж Nokia Kia биш шүү. Kia бол биш юм байгаа юм шүү гэдэг ийм нэр өгсөн байх нь шүү дээ.